Дизайн номер 3. Тэгээ бичлэгтэйгээ хамт байгаарай. Hello. За дизайнд орцгоё. Хөөхөн ийм гоё juicy гүцэлцгэн хийх болохоор доотлолт нь би зүгээр ийм гоё ягаан өнгө тавьчих гэж бодож байна. За тэгэхээр степ маань яах нь байна вэ? Эхнийх нь ягаан өнгийн суур тавилтаар эхэлж байна. За. Гэтэ ер нь дандаа 2 давхар явна шүү дээ. Энийг тавилаа. За энийг бол энэ жоохон өтгөн пигменттэй бодол тахгүй юу? Тийм болохоор би энийг 60 биш бас 90 секунд татаач гэж бодож байна. Нилийн өтгөн байхгүй. Гэтэ энэ бодгийг би дахиж авахгүй даа. Гэхдээ яах вэ? Тэрхий өтгөн байх юм бол ер нь 60 секунд энэ төр хатаагаад хэрэггүй шүү за. Тэр чинь маа ер нь шар өнгө, хар өнгө, цагаан өнгө. Тэгээд хитрхи өтгөн төрлийн бодолтой гэвэл нь бол бодгийг ер нь бол би 90 секунд татаадаг байгаа. За 2 дахь давхарыг маань сая guys миний энэ ингээд зурсан хэсэг бичигдэг байна. Гэхдээ би давхарлаа зурд үзүүлчихье. Ер нь гүзэл зэгнийг анх зурхтаа ингээд жоохон болох том зүрх шиг л зурна. Ийм сүртэй хурц өнцөг мөнцөггүй. Иймэрхүү. За тэгээ энийг 60 секунд татаач. Тэгээд энэ дээр нэг тийм гоё үр зурдаг штэ. Тэгтээ үрийг шууд цав цагаанаар зуруулаас жоохон түлэн харагддаг заяа. Түлэнч тааш нэг тийм. Нэг л тийм амар гоё биш. Тэгэхээр жижигхэн иймэрхүү цагаан өнгөн дээр тусал улааныг холиод нэг юм ягаанч бас биш. Нилийн цайвар ягаан болчлоо. Тэгэхээр жижигхэн цагаан өнгө нэмчээ. Нилийн цайвар тэгтээ бас аягүй биш. Тас ягаан биш өнгө болгоно. Тэгээд жоохон хааш яаш үр зурнаа. За явлаа. Ер нь бол цаг харагдчихлаа. Эцсийн дүндээ. Тэнийг амар хичээхгүй. Тэнд хичээчлээ. За. За маа. За иймэрхүү өртөө болчлаа заяа. Тэгээ энийг одоо бас энийг ийм жижигхэн цэгүүдийг нэрээ заавал 60 гэдэх шаардлагагүй. Энэ нөгөө хуруу гэрэл мэрлэр ч ингэсэн болох юм шүү за. Энэ хэмэр зүтэй ач холбогдол өгөхгүй. Гэхдээ гол нь дараагийнхаа степ дээрээ хамт угаасаа хийгдчих болохоор жигүүц татчихна гэсэн үг шүү дээ. Одоо биднэрт нэг гоё навч зурах иш хэрэгтэй. Ногоон өнгө хэрэгтэй. За. Гээд ногоон өнгө авлаа. Ер нь эхлээд нэг иймэрхүү 3 зураасрах юм байхад л болдیں۔ Жохон лууван шиг харагдах авчиг. Одоо энийг жохон нарийн зүрээр нь гэж минь өгч штэ. За яг нэлээ нарийн багсаас бай хэрэгтэй юм шиг бол явчлаа. Гэвлээ үзүр жохон гаргаад За нэг иймэрхүү. Одоо энийг 60 секунд. За одоо бид нарт ийм өнгөгүй 3D ийм стики жил хэрэгтэй. Тэгэхээр яах вэ гэхээр маш жижигхэн хэрэг болно. Ер нь бол нэг баг энэ болчихно дөө. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү болчихно. За энийг бэлэн дээрээ ингэж тавилаа. Энэгээр шууд ингэ ирүүлсэн ч болно. За нэг иймэрхүү. Тэр пад гэж тавиад өгнө. За энийг гараараа ингэж дараад өгсөн ч бол нэлээ амар хараг гэх юм бол гараараа пад гэж дарлаа.
За тэгээд гараараа сайн дарсныхаа дараа энэ төлсөө ашиглаад хэлбэржүүлээд өгнө. Яг улааныхаа хэлбэрийг дагах нь шүү дээ. Гэт тавиад за ийм болцсон байна. Тэгэн гууд тэ жоохон ишиг ил гаргаад жоохон том болчих. Одоо энэ мод штэ тий модныхаа үзүүрээр арчтай шүү би сайн нэг клисээр үзүүрээр яг тэр цагаан цэвүүр дээрээ жижигэн хатгаад өгчих. Жоохон ер нь барцаалгахад болно гэсэн үг дээ. Жоохон иржгэр. За энийг 60 секунд. За ингээ хатаад гараад ирсэн. Гэхдээ яг энэ маань жоохон цулгуу гүзээлзгэн харагдаад ах юм бол энэ гүзээлзгээс улаан өнгөөрөө яах вэ? Энэ тэнд нь жоохон ингээд polka dot enter тавиад өгч болж ийн дүүргээд тэгэхээр бас хүүхэн цараар явчихсан дээ. Wow. Cute. Хаталаа 60 секунд. Хүүхч хатаад гараад ирсэн байна. Тэгэхээр одоо ямар ч юм нэмэгдэхгүйгээр шууд top coat явна гэсэн үг. Тэгэхээр нэг гоё болон заяа. Гол нь гүзээлцгэн маань ингэж нөгөө нөхөлж өгснөөрөө илүү иржгэр харагдах хэвээр. За хатаач. Пагодыг ер нь л 60 секунд хатаадаг. Гэхдээ ер нь л намайг үздэг хүмүүс бол мэдж байгаа. 90 секунд ер нь хамгийн бест. Байдаг. Яг төгсгөлийн топ код бол. Яг нөгөө ч хараа юм хөрхөн. Тэгээ хажуунаас нь хаар заяа. Нэг юм чүд тоогоороод ордоос нь хаар юм хөрхөн. Яг хөө тэр давчны хэсэг дээр цаад жоохон юм баг зэрэг тоогорж топ мофон дээр тавьж болно. Гэхдээ зүгээр ингээд тавьчихад бол хангалттай хөрх харагдана. Тэгээ ингээ миний хумсан дээр ингээ тайд боддоо. Би одоо нөгөө дасвар юм хумгээд муухай хамстайгаа гэхдээ яг тайд харуулчих. Шид би бүх хумсан дээр ийм тоогорч ил тавьчих. Тэгэхээр ингээ амар захгүй юм байл да. Гэхдээ яг ингээ хартаа. Гэт үзэлцгэн байна ингээ боддоо. Өөрхөн баттай. За. Би өнөөдрийнхөө энэ хөөрхөн дизайнтай хамтсанд баярлалаа. Энийг болохоор ер нь степийг нь ойлгосч байгаа шүү дээ. Эхлээд 668. Тэгээд тавгар гэлээ тавьсны араас тоопод авах нь. Тэгээд blueberry бас яг ингэж хийж болно. Одоо нэрс жимсийг юу гэдэг нь те эхлээл доороо зураглалаа гаргачих юм бол ингээд ийм амархан хөөрхөн бүтгэнэ. Ийм амархан хөөрхөн бүтгэн нэрсийг нэрээ яадаг гэж гайс мэж байгаа. Бидээс нэг нэмэлт юм харуулж байна. Тэгэхээр дуустал нь бичлэгээ үздэг хүмүүст баяр хүргэе. Чи нэрсийг гэл харах юм надаа. Зихэд амар амархан хүмүүсээ заяа. Та хэдэд нэг ийм хөхөн хэрэгтэй. Иймэрхүү хөхөн. Тэгээд жижигхэн цагаан өнгө. Цагаан өнгө бол бүр чүд хэрэгтэй. За тэгээд яах нь вэ? Энэ хэрэгтэй. Энэ хоёр талдаа тийг юм жижигхэн хөвгөнтэй юм байдаг шүү дээ, тий. Энэ болохоор үнэхээр гоё ойлгодог. За шууд энэ хөвгөнгөө ашиглаад хөх хөнгөө эхлээд аваад дугуулаад тавьчихна. За тэгэхэд нэг 2 blueberry зурчих. Нөө шивэдэд ингээ blueberry гэж хэлсээр агаад юм сонио хэлчихэд байгаа хгүй. Түүнээсээ би чинь blueberry гэж хэлж чадна шүү. За одоо тэгвэл нөгөө өнгөрөө цагаан өнгөн дээрээ авлаа. Ингээд яг хөнгөөр ингээ очихоор уусгалт нь илүү гоё гарч ирдэг заяа.
Хараа. Ингээд тэгэнгуутаа энийг хатаач надаа 60 секунд. Тэгэнгуутаа нэг ногоо өнгөрөө навч зурах гэж байна даа. Гэл. Яг нэг гүзээлзэгний өн дээр шууд харуулчихж байгаа болохоор жоохон ялгархгүй гэж магадгүй шүү за. Тэрийг ойлгож үзээрэй. Бусдаар бол аргачлал нэг иймэрхүү данзааны юм байгаамаа гэл ойлгочих нь. За яхнах нь өвлөө нэрсэн их нах нь. Тэгээд нэг иймэрхүү навч хийчих нах нь. За яг тавгарыг хийгээд амар гарагдан зөө. Одоо хатаалаж яваасгүй. За тэгээд нөгөө юм 3D жилээ авлаа гараараа ингээд хувааж байгаа шүү дээ. За 3D жилийг хуваахад хамгийн дайггүй багаж надад ер нь энэ санагдсан шүү. Ийм амар нарийнхан тэгээд маш гоё тасалдаг. Нэг овгор дээрээ тавьчих. Тэгээд маш жоох нөгөөтгөн дээрээ тавьчих. Одоо яах нь нөгөө цагаанаараа хэлбэрт оруулах нь. Яг гоо гарн дээр бүр хэлжээ тавил илүү амарлах хальтаа. Гэхдээ би сая мэдгүй ягаад ч юм. Ингээд тавьчих юм. Энэ тавгар гэлэн дээрээ шууд ингээд зурцсан ч болон заяа. Тэгтээ надад энэ арай нөгөө юм хөнгөвчлэн амар санагдаад байдаг. Яагаад тэгэхээр юмн дээр ер нь ингээд зурна гэдэг чинь бас жоохон цаг авдаг ахгүй юу? Энэ гэрэл маань нэг л таарахгүй байна уу? Одоо арай дээрээ нэг гэрлийн намтраацсан чам. Харагдаж байна. Эсвэл дээр нэмж үзүүлэх үү би та хэдэд? Жохон ингээд нэмээд өгөх үү? Ер нь тэгэл ингээ амар амархан гэдгийг л би ойлгох гэдэг байхгүй юу? Амар юм амархан шүү гэд. Санаа нь бол тийм. За одоо арай ирэнэ үү? За тачи. Гэхдээ би сая зүгээр дээдлэлт нь нэмждэг юм билүү гэж бодоод гээл ингээд хатаацсан болохоос биш. Хэрвээ нэмээр санагдах юм бол тухайн доотлын тавгар жилийг хатаасныхаа араас өнгө будгаа нэмэрээ за. Би сая зүгээр шууд давхар хийчлээ. Яг тэгэхээр энийг би дараа нь ашиглахгүй зүгээр юм тестер учраас. За тэгээ гараад ирэхээр нь 4-ийн дагав топо тавихаар хөөх мэдэхгүй. Яг гэхдээ нэрс ингээ 3 ширхэг байвал зүгээр л те. Гол нэг иймэрхүү аргачлалтай шүү гэдгийг харуулах нь л чухал байсан болохоор ингээ харагдаж байгаа гэж бодож байна. Яг тэр юуг бол уучлаарай. Энэ хэсэг дээр бол үнэхээр сэтгэл дутцсан байна. Түүнээс ихний гүзээлзгэн шиг л гой болох юм байгаа шүү. Анханасаа 3 ширхэг нэрсмэрсээр навчиг нь гой талбайтай зурх юм бол. За ингээд нөгөө хоёр мань хоёул хараа. Нэрс нь яг л нэрс шиг л байгаа сте. Үзэн баярлалаа. Тэгээд үзсээр байгаарай. Үзсээр байгаад нь бас баярлалаа. Ингээ болоо. Баяртай.